За бүгдээрэнд нь өдрийн мэнд хэн сая 9 Эрдэнэ багшийн одоо ерөнхийдөө өнөөдрийн нөхцөл байдал ямар байгаа вэ? Ямар хөгжлийн үе шатыг давж байгаа вэ гэд онлайн болоод практик юмнууд нэлээд ярьсан. Тэгэхээр одоо миний тавьж байгаа илтгэл болохоор яг IQ-ийн нэг сэдвээр дагнаад статистик мэдээллүүдийг яаж одоо ашиглаж ухаж гаргаж ирж байгаа талаарх ийм одоо яриа бэлтлээ. Тэгээ хэвлэлийн салбар дахь статистик мэдээллийн орон зай гэсэн болохоор яг нэг сэдвээр дагнаад ямар статистикийг олон янзаар энэ тэндээс нь гаргаж болох вэ гэдэг жишээ одоо яг IQ нэмэн дээр нийтлэгдсэн материалуудаас аваад ашигласан байна. За 2019 онд IQ нэмэн энэ боловсролын тэгш бус байдлыг бууруулах юм одоо уриалга бүх юм сэдвийн сурвалжлага хийж явж байгаа. За 2017 онд бид нар бас энэ нөгөө цагаан сонголт гээд сонгуулийн жил байсан учраас сонгогчийн одоо эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх ийм одоо жилээр зарлаад цагаан сонголт хийгээд ингээд 100 мянган хүний санал аваа явуулчихсан бол 2018 онд бол жижиг дунд үйлдвэрлэлийн сан за тэгээд тариалан эрхлэлтийг дэмжих сан мал хамгаалах сан гэдэг одоо нөгөө олон асуудалтай сангуудын асуудлыг ингэж цувралаар нийтэлж тэр бол мөн яг дата сурвалжлага, дата майнинг буюу дата эрен сурвалжлагын ажил байсан. Тэгээд жижиг дунд үйлдвэрлэлийн сангийн асуудал бусад энэ нөгөө сангийн асуудлаар энд тэнд би ингээд маш их яриа хийсэн болохоор өнөөдөр энэ боловсролын асуудал дээрээ илүү төлрөөд жишээ аваад ярих гэж бодсон байгаа. За боловсролын асуудлыг бид нэр 2019 онд бас ингээд гаргаж иж тавихтаа боловсролын тэгш бус байдлыг яагаад бууруулах шаардлагатай байгааг бас энэ үндэсний статистикийн хорооны гаргадаг цуврал юм одоо тайлангуудаас мэдээлэл харсан. За энэ бол нөгөө ядуурлын үндсэн үзүүлэлт гэдэг судалгаа байгаа. Энэ дээр хүний боловсролын түвшин, ядуурлын одоо хамаарал хоёрыг ингэж маш одоо хамааралтай байгааг харуулсан статистик байна. Өөрөөр хэлбэл боловсралгүй буюу бага боловсрал эзэмшээгүй хэсэгт ядуурлын гүнзгийрэлт нь хамгийн өндөр буюу 15.7, ядуурлын хамралтын хүрээнд 52.8 гэдэг. Өөрөөр хэлбэл боловсралгүй хүмүүсийн одоо 52% нь ядуурлын ийм одоо ядуурлын ийм одоо байдалтай амьдарч байгаа гэдгийг энэ графикаас харж болно. За энийг бол бид нар энэ сэдвийг яагаад онцлох болсон юм бэ? Энэ сэдвийг яагаад бид нар ингээд уг суурьтай одоо сурвалжлагууд нийтлэх болсон бэ гэдэг анхны нийтлэл дээрээ энэ графикийг жишээ татаж жисэн. Энэ бол одоо яагаад энийг хийх ёстой вэ гэдгийг хамгийн ил тод харагдуулж байгаа ийм график байгаа. За ингээд магистр болоод ирэхлээрээ ядуурлын юу нь магистрийн зэрэгтэй юм одоо хүмүүсийн ядуурлын юу нь хамгийн бага буюу ерөнхийдөө энэ боловсрал ба хүний амжиргаа хоёрын хамаарлыг ингэж харуулсан судалгаа байсан. За түрүүнийх бол үндэсний статистикийн хорооны их сурвалжтай график судалгаа байсан бол энэ боловсролын үнэлгээний төвийн гаргадаг одоо жил болгон эсэлтийн ерхий шалгалт ерхий боловсрол төгсөгчдийн өгдөг эсэлтийн ерхий шалгалт 21 аймаг Улаанбаатар хотын 7 дүүрэгт ямар ялгаатай буюу боловсролын тэгш бус байдлыг харуулсан шатаар ийм өөр байгааг харуулсан юм статистик. За энийг бол боловсролын үнэлгээний төв жишээ нь олон нийтэд нээлттэй мэдээлдэггүй. За үүн нь бол сургуулиудаар энэ жил болгон тайланд харагддаг эсэлтийн ерхий шалгалтын одоо жишээ нь 2019 он төгссөн хүмүүсийн эсэлтийн ерхий шалгалтын ийм тайлан ном 10 дараа жил нь энэ сургуулиудаар харагддаг юм байлаа. Тэгэхээр бид нэр ингээд сургуулиудтай холбогдож байгаад энэ мэдээллийг авч тайлан номнуудаас нь энэ статистикийг бэлдэж өөрсдөө бүгдийг шивж ингэж гаргасан байгаа. Энэ болохоор за одоо жишээ нь одоо 800 хэмжээст оноо гэж байдаг эсэлтийн ерхий шалгалтын энэ дэр хэд ч одоо хамгийн өндөр оноо авч байгаа нь Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн сурагчтай. Өөрөөр хэлбэл та бидний хүүхдүүд өнөөдөр хаана амьдарч байгаасаа шалтгаалаад ямар их ялгаатай юм боловсролын юу авч байгаа вэ гэдгийг харуулж байгаа. За дээрэс нь орон нутаг дундаа уг нь бол аймаг сум гэдэг энэ статистик өөрөө задрах хэвээр боловсролын үнэлгээний төв магадгүй тэр статистикийг гаргаж байгаа. Гэхдээ тэрийг сургуулиуд руу ч юм уу эсвэл олон нийтэд огт өгдөггүй. Энэ дээр одоо хэвлэл мэдээллийн хамтраад ч юм уу эрен сурвалжлага хийгээд ингүүл энэ бол маш сонирхолтой боловсролын юм ялгаатай хүртээмжийн юм
суурь судалгаанууд гарч ирнэ. Бид нар өнөөдөр зөвхөн сургуулиудад ингээд нээлттэй тараагдсан тайлангаас аваад бэлтгэхэд ийм одоо зөрүүтэй ялгаатай. Одоо жишээ нь тэр баг ханга дүүрэг, Сүхбаатар дүүрэг гэхэд чинь ингээд бараг 100-аас 200 онооны зөрүүтэй эсэлтийн ерөнхий шалгалтынхын зөрүү. Тэгэхээр бид нар хүүхдүүд ингээд хаана амьдарч байгаас шалтгаалаад ийм ялгаатай, чанарын ялгаатай боловсрол авч байна гэдэг. Гэхдээ ер нь бол ингээд судлаачдын тэр хэлж байгаа нь эсэлтийн ерөнхий шалгалтын оноо бол боловсролын чанарыг илтгэх одоо бүрэн гүйцэтгэх үзүүлэлт болж чаддгүй гэдэг юм лээ. Яагаад гэвэл хүүхэд ингээд өөрөө зориод бэлтгээд өгч байгаа уралдаанд одоо хуучин бидний үеийнхаар бол одоо конкурс маягийн юм зүйл учраас энэгээр ингээ ялгаатай байдлыг харуулах нь бүрэн илэрхийлж чадахгүй гэж байна. А тэгвэл нэг үндэслэл мөн. А бүрэн илэрхийлж байгаа зүйл бол бас энэ боловсролын үнэлгээний төв боловсролын судалгааны хүрээлэн бол одоо жил болгон миний ойлгож байгаа сүүлийн хэдэн жил бол ингээд ангиудыг сонгоод яг сургалтын чанарын юм судалгаа хийж байгаа. Харамсалтай тэр мэдээллээ бүгдийг хавд ардаг. Яагаад гэвэл дандаа муу үнэлгээ гардаг учраас сүүлд гэхэд за ямар хурал дээр сууж байхдаа сэтгүүлчдэд ийм нэг хаалттай хурал дээр бас ороод ярьж хахад сайд нь бас энэ сүүлд 9-р ангийнхны ийм чанарын судалгаа авсан маш хангалтгүй тун гаргасан. Бид нар үүнийг олон нийтэд ингээд мэдээлэхгүй нууж байгаа гэдэг ийм мэдээлэл өгчсэн. Өөрөөр хэлбэл жинхэнэ чанарын судалгаа бол тэнд явж байгаа. Бид нар тэгэхээр одоо бол яг юм зөвхөн нээлттэй байгаа юм дээр харахад л боловсрол бол ийм ялгаатай үрж байна гэдэг энэ графикаар харуулж байгаа. За ингээд илүү тодруулаад бас нийтлэлүүдээ гаргасан байгаа. Энэ бол одоо жишээ нь Улаанбаатар хотын дүүргүүд дундаа чанарын ямар ялгаатай байна вэ гэдгийг харуулж байгаа. Ямар нэг тийм жигдхэн дундаж ерөөсө харагдахгүй маш ийм савлгаатай ерөнхийдөө аль дүүрэгт амьдарч байгаасаа хамаарал хүүхдүүдийн эсэлтийн ерөнхий шалгалт ийм зөрүүтэй байна. За түрүүний нөгөө график дээр харж байсан ер нь бол усын дунджаар хамгийн өндөр байдаг нь энэ Сүхбаатар дүүргийн хүүхдүүд байгаа. Сүхбаатар дүүргийнхэн бол энэ хамгийн өндөр дээр харагдаж байна. За хот дундаа бол баг хангаагийнх бас улс дундаа ч гэсэн хамгийн муу нь баг хангаа дүүрэгт амьдарч байгаа сурагчдын үзүүлж байгаа амжилт хамгийн муу байх жишээтэй. За ингээд энэ нөгөө нэг анхны онооны дундаж 100 онооноос хэмжээстэй онооны дундаж 800 онооноос гэдэг энэ бүгдийг бид нэр ингээд харьцуулж гаргасан. За боловсролын үнэлгээний төвийн энэ тайлангийн номон дээр бол ингээд зүгээр өснөхтүүд ингээд чагсаа гаргацсан байдаг. Тэрийг нь бол за сургуулийнхаа авч хараад ингээд за гэд ер нь бид нар боловсрол ингээд ялгаатай байгааг хүн болгон аав ээж болгон мэдээддэг учраас хамран сургах тойргийнхоо ч юм уу сургуульд хүүхдээ өгөхгүй арай хол арай сайн сургуульд нь ингээ өгөх гээд. За тэрнээсээ болоод авилга хэл ахуулын юм гэмт хэрэгтэн болчдөг аав ээжүүд. Өөрөөр хэлбэл бид нар энэ ууг суур асуудлаа ингээд статистик нь бэлэн байжгаад энэ дээрээ бодлого боловсруулад энэ ялгаатай байдлыг яаж бууруулах вэ? Сайн байгаар нь яаж төхөөлөх вэ? Яаж энэ сайн туршлагуудаа бусад энэ нухацртаад байгаа сургуулиуд руугаа ингээд хуваалцах уу гэдэг ийм бодлогоо ярихгүй жижил. За нэгдүгээр сургуулийн захирал, тийм сургуулийн захирал ингэж авилга авсан байна гэд үр дагавартай тэмцээд идэг. Ээж аауд ч гэсэн сайн сургуульд хүн болгон л хүүхдүүдээ сайн сургуульд өгөхийг эрмэлздэг. Гэтэл ийм суур асуудал байна. Үүнийг шийдэхгүй бол бид нар энэ асуудал шийдэхгүй замын төвчрөл хээл ахуул энэ боловсролын тэгш бус байдал арилгахгүй гэдгийг нийтлэлүүдээр гаргасан байгаа. За энэ бас нэг сонирхолтой статистик байсан. За энэ мөн бас боловсролын үнэлгээний төвийн тайлан дээр бид нар гаргасан энэ хүйсээр нь ингэж гаргадаг. За монголчуудын бол нийтлэг ойлголт бол хөвгүүд математик, физик ч юм уу энэ байгалийн шинжилгээ ухааны хичээллүүдтэй илүү сайн толгойтой гэж боддог. Харамсалтай нь бид нар бол энэ харамсалтай ч энэ статистикийг өгөөсгсөн. Өөрөөр хэлбэл за биднэрт байгаа нөгөө эзэлтийн ерхий шалгалтын үзүүлэлтээр хөвгүүд бол ерөөсөө газар зүй Монголын түүх гэдэг хоёр хичээлээс бусад хичээлдэр октоудаас муу байгаа. Өөрөөр хэлбэл нөгөө математик, физик, хим гээд үндсэн 10 хичээллүүд дээр октод дандаа хөвгүүдээс илүү оноотой. За энэ болохоор ингээд бидний монголчуудын нийтлэг энэ ойлголтыг бас ингээд үгүйсгэх статистик гарч ирж байгаа. Бид нар тэгээд нөгөө охид Монголын түүх газар зүй 2-оос бусдаар хөвгүүдээс илүү оноотой байна гэдээ бас юм тусдаа нийтлэл бичээд ингээд гаргаж ирсэн байгаа. За тэгээд бид нар Монголд ийм байгаад байна уу? Гадны улсуудад ямар эд юм бэ?
охтууд нь илүү агаад идэм үү, хөвгүүд нь илүү агаад идэм үү гэдгийг бас нийтлэлтэй ингэж харьцуулж харуулсан. За энэ болохоор SAT гэдэг Америкийн нэгдсэн улсын нөгөө SAT гэдэг шалгалтын дундаж оноо сүүлийн 50 жилийн түүхэнд хөвгүүд дандаа өндөр оноо авдаг. Буюу охтууд сүүлийн 50 жил хөвгүүдээ гүйцэж чадаагүй юм үзүүл та. Тэгэхээр Монголд хөвгүүдийн нөгөө нэг боловсролыг одоо жишээ нь охтуудад илүү анхаардаг ч юм уу те, багш нарын харилцаа хандлага үйдэг юм уу, ямар нэгэн асуудал байна гэдгийг бид нэр ингэж харьцуулж хараад байгаа. За Америк ч юм уу бусад хөгжингүй орнуудад ингээд хөвгүүд нь илүү идэм байна. Монголд яагаад охтууд нь математик ингээд байгалийн шинжилгээ ухаанаараа илүү байна вэ гэдэг дээр уг нь бол одоо статистик гараад ирсэн дараа мэрэгжлийн одоо судлаачид маань ч гэдэг юм уу, боловсролын яам маань ч юм уу энэ дээр яагаад вэ гэдэг дээр ингээд нарийн судалгаа хийх хэрэгтэй, хийгээд явах хэрэгтэй байгаа. За энэ бол бас бид нар боловсролын тэгш бус байдлыг бууруулах дээр бас хийсэн ер нь одоо хамгийн топ оргил ийм ерөн сурвалжлага ингэж статистик график болгож гаргасан нийтлэл байгаа. Та бүхэн бас харсан байх гэж найдаж байна. 2019 оны 4 сард нийтлсэн. За бид нар ер нь яагаад улсын хурлын гишүүд энэ төсөө хуваарлаж байгаа засгийн газрын бодлогыг хинж байгаа энэ хүмүүс маань боловсролын асуудалд анхаарахгүй байна вэ гэдгийг одоо сонирхолтой байдлаар бид нар ингээл боловсрол гэж ярихад аав ээжүүд ч юм уу хөрх ингээд дэмжиж байдаг, ойлгоод байдаг. Гэтэл нөгөө улс төрчид маань ч юм уу бодлого шийдвэр гаргаж байгаа хүмүүс маань энэ асуудлыг анхаарахгүй бол хизээ чинь засрахгүй. Тийм болохоор улс төрчдийн анхаарлыг тэгвэл яаж чадах вэ? Улс төрчдийн хүүхдүүд ер нь улсын хурлын гишүүдийн хүүхдүүд хаана сурдаг юм бэ гэдгийг гаргаад тавьчих л да гэд бид нар ерөн сурвалжлага хийсэн. Одоо байгаа 75 гишүүний 45 хүүхэд нь өндөр төлбөртэй. Дийлэнх нь 30 гаруй хувь нь энэ Кембриж стандарттай орчлон сургуульд хүүхдүүд нь сурж байгаа. За сургалтын төлбөр нь ямар үнэтэй вэ гэдгийг бид нэр бүгдээрээ мэднэ. За тэгвэл ер нь бол Монгол улсын иргэн хаанч хүүхдээ сурах эрхтэй. Тэгвэл өөрийнхөө хүүхдэд ямар боловсрол сонгож байна, нийтийн боловсролд яаж анхаарч байна вэ гэдгийг харьцуулж харуулах зорилготой. Ингээд 95% нь хувийн сургуульд явж байгаа. За бид нар хувь хүний аюулгүй байдлыг бодоод гишүүдийн нэрийг бичээгүй бүгдийг нэгээс 75 хүртэл дугаарлаад хүүхдүүд нь одоо хаана явж байгаа гэдэг. Энэ дээр болохоор үсгийн дараалж байхгүй рандомоор нэгээс 75-аар 75 гишүүнээ дугаарлаад хүүхдүүд нь айл сургуульд явж байгаа гэдэг. Хамгийн их нь орчлон гэдэг ч юм ингээд явчихж байгаа. Ерөөсөө 75 гишүүний 45 өнөөдрийн байдлаар сургуулийн насны 2 хүүхдэл нийтийн буюу төрийн өмчит сургуульд явж байгаа. Тэгээ энэ дээр бид нар бас ингээд нийтлэлээ гаргахтаа энэ графикыг гол болгоод улсын хурлын гишүүд маань нийтийн боловсрол олоод өөрийнхөө хүүхдүүдэд ямар ялгаатай стандартаар хандж ийн вэ гэдгийг харуулсан. Нэгдүгээрт Монгол хэлний тухай хуулиар төрийн өмчит сургуулийн хүүхдүүд бол 5 дугаар ангиас 2 дахь жилээ үзнэ гэж зааж өгсөн. Монгол хэлний тухай хуулиараа тэгээ баталсан байдаг бол өөрсдийнхөө хүүхдүүдийг 1-р ангиас нь хослол буюу 1-р ангиас нь англи монгол хэл үзэх ийм хөтөлбөрийг сонгож байгаа. Өөрөөр хэлбэл гишүүд маань нэг гараараа хууль батлаад нөгөө гараараа хүүхдээ өөр ийм нөгөө системтэй сургууль руу өгөөд байгаа. За тэгээд хүүхдийн анги дүүргэлт, сургалтын орчин, сургуулийн орчин энэ төр дээр бол ярилт байхгүй тийм ээ. Ерөнхийдөө энэ өндөр төлбөртэй сургуулиуд маань дандаа 20-30 хүүхдийн анги дүүргэлттэй байдаг. Тэгтэл өнөөдөр хүртэл 17-лөө 18 билүү тий сургууль өнөөдрийг хүртэл 3 ээлжтэй. За ихэнх ангиуд нь бол бага ангидаа бол энэ 40-50 хүүхдийн анги дүүргэлттэй төрийн өмчит сургуулиуд явж байгаа. За гих мэтчлэн ингээд бид нар энэ ялгаануудыг гаргасан. За ингээд бид нар ерөнхий боловсролын асуудлыг ингээд дангаар нь хөндөд ахаас учир дутагдaltaй юм байна. Ихтэй сургуулийн асуудал руу бас орхон зөв юм байна гэд ихтэй сургуулиудын асуудал руу орсон. За тэгээ ингэхдээ бас мэдээж бид нар ингээд дан гац редакцаараа шийдээд яваад ахгүй салбарын экспертүүдтэй зөвлөлтөнд ярилцсан. За тэгээ дэлхийн чиг хандлага нь өөрөө энэ мэдээлэл технологи, дижитал шилжилт, аж үйлдвэрийн дөрвдөр хувьсгал гэд ингээ яваад байхад Монгол хүүхдүүд яагаад энэ IT инженерингийн боловсрол эзэмшихгүй байна? Хамгийн харамсалтай нь энэ одоо IT-ийн чиглэлээр сурж байгаа оюутнууд нийт суралцагчдын ердөө 2.3% эзэлж байна гэж байгаа. Энэ 2.3% болохоор жил хэрэгжсэн буураад 2.7-аагаал ингээд буураад өнөөдөр 2.3% дээр ирчихсэн. Тэгээ энэ асуудлыг нэлээ ингэж цуурлаар хөндсөн.
дэлхийн хандлага за манай урд хөрш ингээ хараад явхад яг энэ мэдээлэл технологийн салбартаа илүү хөрөнгө оруулалт хийгээд ерөөсөө гол өрсөлдөөн эдийн засгийн хөгжил энэ дээр явах юм байна гэж яваад байдаг. Монголоор нэгдүгээртэн дээр анхаардаг хүн байхгүй, хоёрдугаарт оюутнуудын дийлэнх нь дандаа бизнесийн удирдлага, эдийн засаг, хууль эрх зүйгээ сураа авчдаг. Яг IT юм инженерингийн чиглэлд ингээд буураад идэг юм хандлага байна гэдгийг хүндсэн. За тэгээд ер нь ингээд бид нар ингээд сурлаар статистикууд хөндөөд ингээд нөхцөл байдал ямар байгаа юм бэ гэдгийг гаргаж ирж тавиад байдаг. За тэгвэл арга шийдэл нь юу юм бэ? Шалтгаан нь юу юм бэ гэдгийг одоо жишээ нь мэрэгжлийнхэн ингээд нөгөө судалгаанууд их хангалттай муу байна л да манад. Тийм болохоор бид нар бас ингээд зүгээр ийм байна муу байна гэд орхихгүйгээр шийдэл нь юу юм бэ? Тэгвэл засаж сайжруулах шийдэл нь юу юм гэдэг дээр салбарын одоо ингээд бүх мэрэгжлийн хүмүүстэй цувралаар ярилцлагууд маш олон удаагийн цуврал нийтлэл ярилцлагууд хийсэн байгаа. Жишээ нь одоо ингээд бизнесийн төлөөллийнхэн гэхэд өнөөдөр одоо жишээ нь хүн сургууль төгсөөл ингээд 20 хэдэн жил боловсролын югаар яваад гарч ирээд бүтээмжтэй ажилтан бий болж чадчихэв нүгэд бизнесийнхэн л тэрэн дээр хамгийн гол үнэлгээ дүгнэлт өгнө. Гэтэл бизнесийнхнийхаа үгийг боловсролын салбар ногт сонсдоггүй ч гэдэм үү. Ингээд салбарын ялангуяа дотоод мэрэгжлийнхэн ч тэр гадна талтай хүмүүс. Энэ бол ингээд зөвхөн хідэн жишээг нь оруулсан байгаа. Өөрөөр хэлбэл ингээд зөвхөн нөгөө статистик мэдээлэл ингээд нөгөө хуурай ингээд мэдээлэл хүргэхээсээ илүү тэрнийгээ хүргэцсэний дараа асуудал нь юунд байгаа, шийдэл нь юунд байгаа гэдэг ингээд зурлаар бас хийгээ явж байгаа. За 18 онд бид нар нэлээд олон сангийн асуудал хүндсэн гэж түрүүн ярьсантай. Жидүү мал хамгаалах сан, тариалан эрхлэгчдийг дэмжих сан гэд. Эдгээр нь бол бүгдээрээ төрийн нээлттэй мэдээллийг сурвалж дээр байгаа юм дээр бид нар дата майнинг анализ хийж олон нийтэд хүргэсэн. За тэгээд энэ онд бас ингээд боловсролын асуудлыг хөндөж байгаа хандал нь бас боловсролын зээлийн сангийн асуудал олон нийтийн нэлээд анхаарлын төвд орсон. За тэгээд сангийн амч бас сүүлийн 2-3 жилийн бүх сангууд дээр шалгалт хийсний дүнд ингээд мэдээллүүдээ олон нийтэд нээлттэй зарласан. Энэ дээр нь бид нар одоо бас боловсролт хийгээд боловсролын зээлийн сангаас 1993 оноос хойш зээл авсан 1893 оны нэрийг зарласан. Тэгээ энэ зарлж байгаа нь бол тэд нарыг одоо ямар нэгэн байдлаар шившиглэх зорилго байхгүй төсвийн татварын мөнгөөр хин дэмжлэг тэтгэлэг аваад сургуульд явдаг тэр нь эргүүлж өгсөн өгөөгүй гэдгийг 1893 оны жигсаалтыг бид нар сайт дээр нийтэлсэн. Гэхдээ бас нөгөө уншигчдад хэрэглэхэд амар байх хүднээс шууд нэр юм авгийн бичээд хайгаад гаргаад ирэх юм одоо контент бэлтжижсэн. За тэгээд энэ зурганд байгаа хүмүүс болвол за ингээл Төв банкны ерөнхийлөгч нар байна, Пүрвдорж баяр цайхан гэл огцорцсон ерөнхийлөгч нар ингээд боловсролын зээлийн сангийн 1893 хүнээс ингээд авг нэрнэл зөвхөн байгаа. Тэрэнд бид нар ингээд таарчилсан зөвхөн ингээд хүмүүс энэ зургийн энэ дээр ингээд нийтэлсэн ба. Гэтэл энэ зурганд ороогүй маш олон төрлийн өндөр албан тушаалтан, сонгуульт албан тушаалтнууд байгаа. Нэгэнт ингээд 1893 хүний нэрийг бас сангийн амн сайт дээр зарласан байгаа тохиолдолд уган сэтгүүлчд маань ингээ хамтраад бидний энэ гаргаж ирээгүй дараагийн хүмүүс нь яагаад зээлээ төлсөн байна уугүй байна уу гэдгийг ингээд гаргаад уг нь ингээд төрийн байгууллагууд нэг үе бодвол ингээд мэдээлэл ил олгочдөг. Даанч тэрэн дээр ингээд үргэлжлүүлээд ажиллаад дата майнинг хийгээд ах энэ юу манайха хэвлэлт жоохон тутмаг байгаа юм шиг санагддаг. Яг үнийг хэлэхэд бид нар ч гэсэн энэ дээр бол ингээд за 1893 оны жигсаалтыг оруулъя. Эхнээс нь за тандгууд нь энэ байна. Энэ эдийн зургийг ачаа гэж стол халтуурны маягаар ажиллаад ингээ гаргаад яхад бүр ингээ бөөм болж байгаа байхгүй. Тэгээд энэ дэр чинь та нар ингээд гадаадад өндөр боловсрал эзэмшээд төрийн бодлогоор бэлтгэсэн боловсон хүчнүүдээ ингээ шившгэллээ. Жидүүчдтэйгээ адилхан хэмжээнд аваачлаа гэл энд ингээ нэрэн дурдгдсан хүмүүс маш их бухимдчихсэн. Тэгтэл бидний харж ирсэн зүйл бол нэгдүгürt энэ боловсролын зээлийн сан гэж юм байдгийн байна гэдгийг мэддэг хүн маш их байд юм байна. Эцэгчүүд, хүүхдүүд ийм боломж агааг боломжгүй сургалтын төлбөргүй гэхдээ одоо гайгүй сайн сургуулиудаас урилга авцсан тэгээ төлбөрөө яах вэ гэдэг маш их хүн энэ мэдээллийг хараад хөөх ийм сан байд юм байна гэж нэгдүгürt мэдчих авч. Хоёрдугаарт 1993 оноос хойш жишээ нь энэ ингээд зээл олгоод явж байхад бүх бүртгэл нь цаасан хэлбэрээр явж ирсэн ба. Өөрөөр хэлбэл ингээд боловсролтой гэдэг хүн за 94 онд 93 онд Америк руу ингээд Харвардд явж сураад 30 хэдэн мянган долларын тэтгэлэг аваад тэрнийгээ төлөөгүй эсвэл тэр сургуультаа сураагүй гэрээний нөхцөлөө хангаагүй
За тэгээд нэг таньдаг хүнээрээ дамжуулаад материалаа ингээд алга болгоод устгуулсан юм тохиолдол маш их байхыг үүсэхгүй байгаа. Яг тэгвэл бүх бүртгэл нь юм цаасан явж байгаад сая энэ нөгөө нэг яам маамны шалгалт малгалт гэдэг ингээд бүх бүртгэлүүд нь захимдсан юм байна гэж бид нэр ойлгосон. Өөрөөр хэлбэл энэ дундаас хэдэн хүний материал алга болж хэдэн хүнийх ингэсэн маш хөл толгойн олдохгүй юм замбраагүй байдалтай. Тэгээ эн чинь нэг хүн дор хаяж ингээд 16,000 доллароос 30,000 доллар хүртлийн тэтгэлэг авдаг тийм бага мөнгөний асуудал огт биш байгаа байхгүй. Тэгээд за энэ дээр бол ерөнхий ингээд танилцуулганд байна. 2016 онд гэхэд өмнөх оноос авлага нь бол 19.6 тэрбумаар буюу 17% нэмэгдсэн байгаа боловсролын зээлийн сонгуй. За нийтдээ бол 17 оны жилийн эцсийн байдлаар 150 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй нийт сурсчд олгосон зээл нэм их мөнгөний дүнтэй байгаа. Тэгээд бид нар сангийн яам тухайн үед бас ингээд сангуудад шалгалт хийж байгаа гэд мэдээлэлээ ингээл за хизээ оруулах юм бол оруулна л гэдгээдсэн. Тэгээд хизээ оруулах юм бол өглөө олгон ирээл нөгөө сангийн яамны сайтын ухаал гаргаад тавиаддаг, ухаад идэг. Тэгээ гарч ирдгүү нэг өглөө ашгүй ингээд 1800 хүмүүсийн жигсаалтаа гаргаад 1893 хүнийхээ статусыг ерөөсө хоёрхан л ангилж гаргасан байсан. Дараагийнх нь. Хоёрхан л ангилсан байсан. Нэг нь зээлээ төлөөгүй төлсөн гэдэг хоёр л ангилж гаргасан байсан. Одоо 3 сард бид нарыг мэдээлэл нийтлэх үед тэгтэл маш олон хүний төрөн биесэн хил ам гарсан те би төлсөн би төлөөгүй гэд энэ чинь нэг хоёр янзаар л төлбөрөөр барагдуулт юм байна л да. Нэг нь болохоор Монголд ирээл 5 жил ажиллаад нийгмийн татгалаа төлсөн болвол зээл нь автоматар хаагддаг. Өөрөө хамгийн гол нь ирээд бүртгүүлээд би Монголд ажиллаж байгаа шүү гэд ингээд жил алган апдейт хийгээд ингээд мэдээлэл шинжилж яваад 5 жилийн дараа зээл нь хаагддаг. Нөгөөх нь бол гэрээний нөхцлөө биелүүлээгүй буюу тэтгэлэг авчаад тухайн сургуульдаа сураагүй эсвэл нөгөө гэрээний төлөөсөн онооны одоо голч оноо моноогоо авч чадаагүй болвол төлбөрөө бэлнээр нь ингээд эргүүлж төлдөг. Ийм хоёр зарчмаар явдаг. За тэгээ Монголд бол яг юм яаж явдаг вэ? Угаасаа л ихэнх нь олвол тэгэл ирээл аргалал ингээл нэг иймэрхүү байдалтай явдаг байсан юм шиг. Хичнээн ч тэр сургуулаа яг ном сорн төгссөн тийм статистик байхгүй. Тэгээд саяны өмнөх рүү энэ дээр жишээ нь ингээд түрүүн бид нар тэр анх 1893 оны жигсаалтыг 2019 оны 3 сард гаргаж ирсэн бол сарын дараа сангийн яам яарвчлан статистик шинжилсэн 2019 оны 4 сарын 4-нд гэхэд сангийн яам нөгөө 1893 хүнээ ингээд сайхан 6 ангилаад гаргаад ирсэн. Өөрөөр хэлбэл нөгөө би төлсөн төлөөгүй гэл баан хэрүүл маргаан тэнд явагдаад зээлээ төлсөн гэж нэг ангилагдаа зээлээ төлж байгаа гэдэг нэг шинээр ангил гарч ирээд бүртгэл хийлгээгүй гэдэг нь угаасаа байсан. За одоо сурч байгаа гэдэг нэг юм ангил шинээр гарч ирсэн. Гэрээний үүргээ биелүүлж зээлээс чөлөөсөн гэд одоо ажиллаж байгаа гих мэтчлэн ингээд өөрөөр хэлбэл мэдээллийг ил тод олгоод статистик гарч ирээд хүмүүс ингээд тал талаас нь шахалт хийгээд төрийн мэдээлэл эн чинь төрийн мөнгө, татврын мөнгө, бидний мөнгө л явж байгаа шүү дээ. Арай утга учир замбраандаа орж байгааг нь бол ингээд сарын хугацаанд гараад ирчих. Чинь энд бол нэг жишээ дуртахад Нямд орд сайдын хүүхэд жишээ нь тэр 3 сард одоо анх хоёртой Австралид томилогдох гээд ингээд хүлээж байгаа. Нямд оржийн анх хоёр хэд чинь 3 сард бид нарыг энэ статистик гаргаж байхад зээлээ төлөөгүй гэдэг ангилд байсан. Бас энэ боловсролын зээлийн сангаар тэтгэлээр сураад сарын дараа энэ статистик гараад ирэхэд зээлээ төлсөн ангилд орчиж. За тэгэл J2 маяр гэл нөгөө төрийнхээ мөрийнхөө холбогдсон чи бүгдээрээ төлсөн гэдэг ангил руу ороод ирж байгаа. Тэгэхээр ингээ мэдээлэлээ ил тод болгосных мөнгөн дүнгээр бол энэ хэр хэмжээний мөнгөн асуудал яригдж байгаа түрүүнд бас дурдсан тийм. За дараагийн. За одоо энэ дээр жишээ нь бид нар ингээд сая ингээд нөгөө 3 сард ихний статистик гаргаж чаа 4 сард нь нөгөө үр дүнгийн ингэж мэдээлэхтэй 6 ангиллагдаад эдийн засгийн хувьд бас жишээ нь ямар өөрчлөлтүүд гарсан байна. Жишээ нь IQ-ийн энийг мэдээлснээр яг одоо мөнгөн дүн яаж өөрчлөгдсөн байна. Ямар ч мэдээлэл гарснаас хойш 179 хүний тоо нөгөө Орос сургаггүй гэж хэлсэн хүмүүсийн тоо 134 жишээ нь босон ба сандралдаад хүмүүстэй мэдээлэл гараад нэр нь гараад ирсэн бангууд би биэндээ мэдээлэлээд. Тэгээ зээлийн хэмжээ 4.5 саяас 3.3 сая доллар болж багассан байна гэж. Жишээ нь ингээд мэдээлэл тод олгоод хүмүүс бүртгэлээ хийлгээд ингээд бүр хайцсан байсан асуудал ийм жишээний өөрчлөлт орж байгаа жишээтэй. За тэгээд түрүүн би бас нөгөө нэг ихтэй сургуулиудын асуудал энтрийг хүндчихсэн гэдэг нөгөө түрүүн халт дурдаад өнгөрсөн шүү дээ. Тэгээд тэрэн дээр бол жишээ нь
бид нар ингээд хавраас эхлээд IT ингээд нэг яг ерөнхий боловсролын сургуулаа төгсөж байгаа хүмүүст зориулж тэрнээс нөгөө урьдчилан мэрэгчлээ сонгохоос өмнө тэгж ихтэй сургуулиудын асуудлыг бас нэлээд ултаас суртаа хөндөө цуврал ярилцлагууд хийгээд IT мэдээллийн технологи яагаад өнөөдөр Монгол улсын ирээдүй дэлхийн ирээдүй юм бэ гэдэг дээр нэлээд олон цуврал сурвалжлагууд хийгээд хамгийн одоо сайшаалтай нь 2000 за 18-аас 19 онд суралцагчдын тоон 2.3% байсан бол 19-с 20 онд оюутан сурагчдын 3.2 илүү буюу бараг 1 пунктээр нөө 1%-аар одоо IT-аар суралцагчдын хувь нэмэгдсэн ба. Өөрөөр хэлбэл ингээд мэдээллийг хүргээд яг нэг мэргэжил сонголтын энэ хавар ийм үед нь хүүхдүүдэд зөв зүйтэй хэрэгцээтэй мэдээллийг хүргэж чадах юм бол мэргэжил сонголт ч гэсэн бид нар багж хийсэн ингэж хувь нэмэр оруулж болох юм байна гэдгийг би бас түрүүн ярихчихсан. За тэгээд дараагийн бас нэг боловсролын юун дээр хүндсэн асуудал бол энэ монголчуудын боловсрол ирээдүг тодорхойлогч 16 эрхэм хэн байваа гэдэг дээр бид нар бас нэг юм статистик гаргаж үзсэн. Энэ болохоор 92 билүү 93 оноос хойш боловсролын сайдаар ажиллаж исэн хүмүүсийн статистикийг харуулсан. За энэ нөгөө цэнхэр дэвсгэртэй байгаа нь ардчилсан нам, улаан нь ингээд дандаа ардын нам. Өөрөөр хэлбэл ер нь монголчуудын за сүүлийн 20 30 жил за 30 жил бол монголчуудын боловсролын хувь заяаг шийдэжсэн ардын нам юм байна. Ардын намын сайд нар юм байна гэдэг энэ статистикээс жишээ нэг харж болж байна. За тэгээд за энэ дээр бас ингээд нөгөө намуудаар нь ингээд харуулсан байгаа. Улаан цэнхрээр нь ер нь бол за ардчилсан нам бол 1-2 удаа л боловсролын юг барьж исэн юм байлээ. Сайд хийж исэн. За тэгээд дараагийн зүйл нь болохоор бид нар ер нь боловсрол яагаад ингэ бүтэхгүй байгаа юм бэ? Энэ боловсролын салбарыг ямар хүн манлайлж боловсролыг хэн лидер хийж ээж боловсрол өөрөө ингэ дутуу учиртай чанар нь дээшлэх юм бэ гэдэг дээр бас ингэ нөгөө айгүй олон хүмүүстэй ингэ цуврал ярилцлага нийтлэл өгүүлэг экспертүүдийн байр суурийг хүргэснийхаа дагуу нэг юм бэлдсэн. Тэгээд энэ нөгөө 14 хүний маань уг нь 40% нь багш юм байгаа. Ингээд нэг статистикийг харахаар сайдаар ажиллаж байсан. Тэгтэл яагаад ингээд нөгөө бид нар чинь сайд нарыг ингээд нөгөө мэрэгжлийн байх хэвээр мэрэгжлийн хүн тавих хэвээр гэдэг шүү дээ. Тэгсэн чинь уг нь бол дийлэнх олонх нь бас нийтлэг олонх нь бас ингээд 40% нь багш. Тэгсэн мөртлөө тэгвэл боловсролын салбар нь яагаад өөдөлтгөө ингээд улам уруудаад байдаг юм бэ? Тэгээд тэгэхээр гадны туршлагыг бас хайж үзлээ л дээ. Дараагийнх нь за бид нар ингээд нөгөө яг нөгөө мэдээлэл нь харьцангуй нээлттэй байдаг. За Скандинавын орнууд за ингээд Америк энтрийн туршлагыг харахад тэд нар боловсролын лидерээ ингэж бодлогоор бэлтгэдэг юм байна. Манайхан шиг ингээд нөгөө өмнөх өдөр нь сайд болохоо мэдээд маргааш нь сайд олж очингуудлаа нэг жил судалгааны ажил хийж агаад яг ажил хийгээд ингэх ёстой биш гэж засгийн газар нөхцөрчдөг шүү дээ. 1.6 жил байна шүү дээ засгийн газрын дундчнаас. Энэ чинь маш том салбар. Хүн одоо судлан ингээ эрэл хайгуулын салбарынхантайгаа уулзна. Одоо шин Баатар хэлэх сайд тэгж байгаа шүү дээ, тий. Ингээл шинжлэх ухааныхантайгаа нэг хурал хийлээ, багш нартайгаа нэг хурал хийлээ. За ингээл бүх юмаа ингээд уулзаад танилцаад нэг хагас жил болж идэл яг асуудлаа хараад хийх гэтэл засгийн газар нөхцөрчдөг. Тэгтэл хүчингүй орнууд болохоор хамгийн чухал гэж үздэг энэ боловсрол, эрүүл мэндийн салбарууд дээр лидерүүдээ эхнээс нь бэлдээд, бодлогоор бэлдээд том сургуулиуд нь боловсролын лидер манлайллын хөтөлбөрүүдтэй тийм ээ тусгаал. Жишээ нь энэ Харвардын ийм хөтөлбөр байгаа. Боловсролын лидерүүдэд хамгийн чухал 3 мэдлэг, туршлага, ур чадвар хэрэгтэй гэж одоо жишээ нь Харвард үзээд боловсролын манлайллын ийм хөтөлбөр, жилийн хөтөлбөр явуулдаг юм байлаа. Тэрэндээ хэрвээ боловсролын сайд болох гэж байгаа бол нэгдүгээр салбарын өргөн мэдлэгтэй байх хэрэгтэй. Одоо жишээ нь багш нь гэдэг юм уу, эсвэл одоо сургуульд нь ажиллаж исэн юм уу, их сургуультай байдаг юм уу, ямар гэдэг салбарын ямар мэрэгчлэлтэй байх хэрэгтэй. Хоёрт нь бизнесийн одоо менежер байх хэрэгтэй. Бизнесийн удирдлагын хөтөлбөртэй байх хэрэгтэй. Яагаад гэвэл төгсч гарч ирж байгаа хүн болгон маань өөрөө бизнесийн салбарт ажиллана, одоо бүтээгч болно те. Тэгэхээр бизнесийн салбар орчин цаг үе зах зээлтэйгээ ингэж уялдсан боловсон хүчнийг бэлтгэх ингээд боловсролын хөтөлбөр нь өөрчлөгдөж шинжлэгдэж ингэж явахгүй л бол ганц багш очоод боловсролын салбарыг өөрчилж чаддаг юм байна. Гуравт нь болохоор мөн нөгөө улс төрийн манлайлж хэрэгтэй. Хичнээн зөв юм бодоод хичнээн менежер байгаад
өөрсдөө өөрийн гэсэн баггүй, дэмжлэггүй, лоббигүй бол боловсролын манлайллыг бүрэн гүйцэд хийж чаддгүй юм байна гэдгийг энэ Харвард ингэж олж тогтоогоод тэрний дагуу хүмүүсээ ингэж бэлтгэдэг юм байна.